За тэгээд мууяачууд ингээ босоо хөх Монголын дэмжсэн дурааку зүгээр бити мал царайлаад байгаарай заяа. Энэ дэлхий хөдөлж जैन бид нар хоцрох гээд байна. Тэгээ ноён уул муулын дэргэд ингээ малаа малмаар байгаа хүмүүс тийшээ аваад маллаарай заяа. Би ирээдүйд сайхан амьдрмаар байна. Залуучдаа бид нар GG шүү. Cooked бид нар байхгүй бол. Бид нар найз охины араас явахаа болчихно, найз залуугийн араас явахаа болчихно, таардаг хүмүүс байхгүй болчихно. Яагаад вэ гэх юм бол удахгүй бид нар төгс ертөнц рүү зүгээр зогтож болно. Энэ бичлэг зүгээр хар ухаалт. 最近の AI 動画についてどう思いますか AI 動画ってなんかすぐに AI が作ったってわかるよね。肌の感じとかで気づきますね。ちなみに私も AI なんだけどみんな気づくかな Ямар амар юм бэ. Энэ бодит бичлэг биш ээ. Энэ хиймэл байх хаан заяа. Аудио нь ерөөхдөө нэлээд сайн болж байна. Видео нь амар гоё болж байна. Тэгээ хүссэн хүнийхээ тухай видео хийж болно. Удахгүй эдротын баахан хиймэл байгаа бичлэг гараад ирчин заяа. Тэгээ тэрнээ бэлэн байгаарай. За энэ юу юм бэ гэх юм бол нэг цагдаагийн бичлэг. Гэхдээ бодиттой юм уу үгүй юм уу та өөрөө хэлээрэй. Жолоо хэн барьж байна? SpongeBob жолоо барьж байна. Чи бараг 3 машиныг будаа олгосон машинаасаа гарч жолоогоо өрүүлээсээ гараа түлхүүр парк дээр тав машинаасаа гар. Sorry, officer, I just... Don't move, door's locked. Уучлаарай. Unlock it right now. I can't get a ticket again. Би дахиад нэг зөрчил торгуул авч болохгүй. Бай бай. Stop the car. SpongeBob тэ. За энэ хэм бэ? Super Mario. Keep your hands on the wheel. Чи наа гараа өрүүл дээр байлга. You almost wiped out 3 cars back there. Put it in park now. I'm sorry, officer, I just... Don't move. Latch is locked. Open it right now. Stop the car. He's still southbound, weaving through traffic, 88 miles an hour. Out of the way! Mamma mia! Over banana. Over Interstate 75 where that red go-kart driven by the man known as Super Mario is still running from troopers. He's in the center lane right now weaving between... Look at that speed, Streaming my each friends. other. The copies are getting smaller like a Goomba back there. Chat, you seeing this? 99, 100 miles. Mamma mia! Эний үртэг хийх юм байх юм бол хитгэн сайн тухаа. Хөөе энэ видео яач вэ? Цэнгүүний ахыгаа авраарай. Цэнгүүний найдвартай, чадвартай. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд Facebook 350 мянган дагагч хүргэсэн. Instagram 70 мянга. Тэгээ өнгөрсөн 3 сарын хугацаанд миний YouTube-ийн сууг хамгийн өндөр өсөлттэй Монголын суугийн нэг нь. Тэгээ цэнгүүнэд баярлалаа гэж хэлмээр байна. Бас цэнгүүнийн орлого хэд хэд нугараал явж байгаа. Яг гэх юм бол мань хүний видео эдитингийн чадвар тийм мэрэгжлийн төвшөнд ирсэн байгаа. За тэгээ цэнгүүнээ бит хоёр харамч биш үргэлж мэддэг сурсан юмнуудаа хуваалцдаг. Тэгээ цэнгүүнээ бит хоёр одоо юу гаргасан бэ гэх юм бол мэрэгжлийн төвшингийн видео эдитингийн сургалт гаргасан байгаа. За тэгээ та энэ 3 жилийн хугацаанд манай цэнгүүнээ бит хоёрын сурсан юмыг бас яг адилхан сураад өөрийнхөө контентээр эсвэл өөрийнхөө чадвараа дараагийн төвшөнд авчирмаар байгаа юм бол доор дэлгэрэнгүй мэдээллийн линк байгаа. За контент өргөжүүлээ. За энэ юу юм бэ гэх юм бол бүрэн анимашн заяа. Түүний анимашн бэ гэх юм бол дахиад SpongeBob. Тэний хин хийсэн бэ гэх юм бол анимашн студио ерөөсөө хийгээгүй заяа. Харта ямар амар чанартай энэ те. Oh, Sponge, this stuff looks extra crystally, like restaurant quality. We don't call it stuff, Patrick. It's blue barnacle. Purest you'll find under the sea. Yeah, but who's gonna eat? Юу болж байгаа анзаарч байна уу guys? Контентын ертөнц дүрэн бол тэр чигтээ өөрчлөх гээд байна. Бидний амьдрал тэр чигтээ өөрчлөх гээд байна. Хаана бүтээгдэж байгаа юм бэ гэх юм бол энд. Энэ юу юм бэ? Говийн зураг юм биш үү? Texas мууч те. Энэ юу юм бэ гэх юм бол зүгээр таал юм биш үү идрата. Үгүй. Энэ бол 2 жилийн өмнөх сансрын зураг. Энэ бол 3 сарын өмнөх зураг. За энэ юу баригдаж байна гэх юм бол дата центрууд баригдаж байгаа. Энийг хэн барьж байгаа юм бэ гэх юм бол SoftBank, Oracle, OpenAI энийг барьж байгаа. Энэ хэр том юм бэ? Энэ дэлхийн хамгийн том барилгын төсөл. Юу оюун толгой. Юу Монголын төмөр зам. Юу 5 дахь цахилгаан станц. Энэ манай Монгол ингээ барьж байгаа цахилгаан станцууд бүр хүүхдийн тоглоом болцсон заяа. Энийг хар. Энэ жижигхэн хэсэг нь бүр ийм тэнэг том. Юу юм бэ гэх юм бол зүгээр дата центрууд баригдаж байгаа. Энэ дотор юу
суурилгах юм бэ гэх юм бол баахан GPU graphic card Nvidia-гийн AMD-гийн чипээр дүүрэх юм байна. Дотор юу болох юм бэ гэх юм бол бидний өмнө хийж исэн ажил маань энэ дотор бий болно. За хэр том юм бэ? Энэ бүгдээр юу юм бэ гэх юм бол хөргүүр. Энэ юу юм бэ гэх юм бол газан цахилгаан станц. Юу бөөрөлчд цахилгаан станц. Юу 5 дахь цахилгаан станц. Юу 3 4 дахь цахилгаан станцын өргөтөл. Юу Монголын эрчим хүч заяа. Энэ OpenAI тий Stargate төсөл хэр том юм бэ гэх юм бол энэ Manhattan арал шүү заяа. New York хотын төв тэ тэнцвүүж хэмжээний томоохон дата центр барьж байгаа. Энэ зүгээр OpenAI дангаараа Facebook бас юм барьж байгаа. Окей. Хэдтүүд бас юм барьж байгаа. XAI Elon Musk солиотой бас юм барьж байгаа. Энэ юу юм бэ гэх юм бол нөгөө Facebook-ийн Meta-гийн дата центр зүгээр бас дахиад Manhattan аралтай ингээ харьцуулсан байгаа. Бараг Manhattan-тай адилхан том заяа дата центр барьж байгаа. За энэ цахилгаан станцууд нь эднэр заяа. Нэг ширхэг нь 35 мегаватт цахилгаан станц. Тэгээд хэдэн ширхэг барьж байгаа юм бэ гэх юм бол бүр ингээд баригдаал явж байгаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 одоохондоо 10 гэдэг чинь 350 мегаватт. 350 мегаватт юу гэсэн үг юм бэ гэх юм бол зүгээр 5 дахь цахилгаан станц гэсэн үг шүү заяа. Манай монголчууд 15 жилийн хугацаанд хоорондоо алцаад маргалтаа тэнэгтэж явж байгаа. Дэд бүтцийг зүгээр энэ дата центрийг тий цахилгаанаар хангахын тулд энийг барьж байгаа. Би нэг юу хэлэх гээд байгаа юм бэ? Тий 15 жилийн өмнө баригдах ёстой байсан цахилгаан станц бид нар одоо хүртэл барьж чадаагүй байгаа. Манай Монгол улс ерөнхийдөө цахилгаан эрч мужийнхаа 20% гадаадаас Оросоос Хятадаас худалдаж авч байгаа. Хэрнээ манайхан дэлхийн хамгийн хямдхан нүүрстэй. Манай бүх юм байгаа. Тэ. Гэхдээ бид нэр 10 жил, 15 жилийн өмнөх хэрэглээгээ хангах чадахгүй байна. Тэгээ Америкчууд Хятадууд бусад орнууд юу хийж байна гэх юм бол энэ цахилгаан станцуудыг бүгд зүгээр нэг бичээний чихрийн үйлдвэр шиг ингээд нэгээр ингээд бариад явж байгаа. Юу гэсэн бид нэр амар хоцорч байгаа үстэй тий. Та нэг анзаарч байна уу тий? За хоёрдугаарт манай Монгол улс юугаараа дүрцэн байгаа юм бэ гэх юм бол газрын баялагаараа дүрцэн байгаа. Тэгээ энэ юу юм бэ гэх юм бол тэр чигтээ зөв газрын баялагаараа боссон юм. Хэр их кабель орж байгаа юм бэ? Хэр их цахилгаан станцны генератор орж байгаа юм бэ? Хэр их трансформатор орж байгаа юм бэ? Энэ дотор юу орж байна гэх юм бол тэр чигтээ зүгээр зис орж байгаа. Энэ жижигхэн трансформатор генераторуудын зураг энэ заяа. Энэ жижигхэн хэдэн 100 кг зис энд орж байгаа. За. Тэгээ энэ дотор юу эргэлддэг юм бэ гэх юм бол юу ч гэсэн газыг түлж байгаа. Энэ халууныг тэгээд юу хийж байгаа юм бэ гэх юм бол энэ General Electric-ийн тэ цэглэхан энэ юугаар дүрцэн бэ гэх юм бол зэсээр дүрцэн байгаа. Та тэгээд харж байна уу? Энэ зүгээр тэр чигтээ зис. Цахилгаан автомашин, цахилгаан генератор, дата центр. ChatGPT 5. За. ChatGPT 5 дангаараа жилийн 16.4 тераватт цахилгаан хэрэглэнэ. Мянмар улсаас илүү их. Ангола улсаас илүү их. Замбия, Судан, Куб, Тажикстан, Гүрж, Кыргызстан, Мозамбик, Словениягаас илүү их. Тэгээ удахгүй Туркменистан, Хорват, Парагвай, Пуэрто Рико, Тунизия гүйцэнэ. 16.4 тераватт. Монгол улс хэр их цахилгаан хэрэглэдэг юм бэ гэх юм бол 10.3 тераватт. ChatGPT 16.4. Түрүүний харсан бичлэгүүд байгаа штэ. Ингээ нийлээд дүнгэж хэрэгжилж эхэлж байгаа. Тэгснэ манай улсаас илүү том болцсон байгаа. Жилийн 6%-аар өсөж байгаа манай цахилгааны хэрэглээ. 20.3%-ийг 2018 онд импортлж ирсэн одоо бүр 25, 28, 30% болцсон байгаа хаа. Окей. За энэ зүгээр дата центр.
Бурхан минь ээ та эдийн дунд нөгөө улс төрчийн хамаатан саатан байгаа ах те. Таньдаг хүмүүс байгаа ах те. Тэгээ нүүрсээ бэлдээ, цахилгаан станцуудаа бэлдээ, дахиад 3 4 зэсийн орд ашиглалтанд оруулъя л та. Юу болохгүй байгаа юм бэ? Юун дээр гацаад байгаа юм бэ? Ингээд дэлхийн хөдөлж байгаа ирнэ бид нар ингээд новшийн ой талгаагийн нэ гэл ингээд новшроо суугаад байгаа. Дахиад 3 4 хайгуулга хийлдэ өрөмдөө бари ухыг төлөй шатай үйлдвэрлэлийн нийлүүлээ. Үгүй ээ. Тэ. Хачаа тэнэг юм ярина те. Уран бас юу юм бэ гэх юм бол их эрчим хүчний их үүсвэр. Оросд олборлж байна. Казахстан олборлж байна. Бүгдээр олборлж байгаа. Монголч тэ. Бид нар жинхэнэ мал сэтгэлгээ те дэлхийн хөдөлж байхдаа дэлхийн хамгийн хямдхан нүүрстэй улс заяа. 1984 оноос хойш цахилгаан станц ашиглалтанд оруулж үзээгүй. 1984 оноос хойш. Заяа. Би 85 он төрсөн. Амар бүдүүлгээр хэлчихье заяа. Би аавынхаа төмсгөн дотор байж байгаа. Sorry заяа. Би аавынхаа төмсгөн дотор байж байхдаа хамгийн сүүлд Монголд нэг томоохон цахилгаан станц баригдсан. Яг одоо удахгүй бөөрөлж цахилгаан станц ашиглалтанд орно. 41 жилийн хугацаанд манай Монгол дуракууд ганцхан цахилгаан станц барьж чадсан. Хэрнээ одоо дэлхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ ингээд тесэрч байна. Тэгээ удахгүй энэ үйлдвэр эхэлнэ. Elon Musk-ийн Optimus 2 хөлбөр шүү. Энэ 3 дахь version юу биш. Энэ version 2 нь шүү заяа. Тэ. Юу хийж нэ гэх юм хэдэл анхаарцгаая. Цаанаа нэг хүн өдөртөх байгаа энэ робот өөрөө хөдөлж байгаа. Хөдөлгөөнүүд нь тийм амар сайн биш ээ. Тэ? Гэхдээ хамгийн хөдөлгөөний авьяасгүй хүнээс илүү болцсон байгаа. Тэгээ ингээ гэрлийн хурдаараа сайжирсан заяа. Ондгоо амар сайн баланстай. Энэ юугаар дүүрсэн байгаа юм бэ? Компьютер чипаараа дүүрсэн байгаа. Энэ юугаар цэнэглэгдэх юм бэ гэх юм бол батарейгаар цэнэглэдэг. За энэ цахилгаан дамжуулах юугаар хийгдэх юм бэ гэх юм бол зэсээр хийгдэн энэ эрчим хүч цахилгаан хаанаас гарч ирэх юм бэ гэх юм бол нүүрснээс гарч ирнэ, газнаас гарч ирнэ, нефтнээсээ гарч ирнэ, ураанаас гарч ирнэ гэх мэт чинь. За тэгээд муяачууд ингээ босоо хөх Монголын дэмжсэн дурааку зүгээр бити мал царайлаад байгаарай заяа. Энэ дэлхий хөдөлж जैन бид нар хоцрох гээд байна. What the fuck те. Тэгээ ноён уул муулын дэргээд ингээ малмаар байгаа хүмүүс тийшээ аваад маллаарэ заяа. Би ирээдүйд сайхан амьдрмаар байна. Окей?